Сайн мэцхан үзэгч сонсогчдоо тархины алаас сэтгэл зүйн нэвтрүүлэг подкастын цоо шинэхэн дугаар та бүхэнд хүргэж байна. За тэгээд тархины алаас подкаст маань нэвтрүүлэг маань Химнэл радио 91.7-оор иргэн та бүхэнд хүрч эхлээд байна. Та бүхэн 4 дахь өдөр болгоны 19 цагаас манай нэвтрүүлэг подкастыг хүлээн авч сонсох боломжтой. За тэгээд өнөөдрийн подкастынхаа шинэхэн дугаараар эцэг эхийн сөрөг харилцаа, хүүхдтэйгээ харилцдаг хортой харилцааны талаар ярихаар сэтгэл зүйч Ханд Сүрэнг урьж оролцуулж байна. За урилгыг маань хүлээж авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Урьж оролцуулж чад баярлалаа. За миний хувьд болохоор сэтгэлийн тойл сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч. За мэргэжлэрээ ер нь одоо 20 дахь жилдээ бол ажиллаж байна. Практик дээр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, сургалт хийдэг. Хэвчлэн ер нь бол өсвөр насны хүүхдүүд тэгээд бага насны хүүхдүүдтэй ажилладаг. За тэгээд подкаст нэвтрүүлгийн маань бол энэ оны анхны дугаар байгаа. Тэгээ өөрөө энэ оны анхны дугаарын зочин болж байна. Тэгээд өнөөдөр яад нүгийн сэдвийг ярихаар онцлсан юм бэ гэхээр яг эцэг хүүхдийн харилцаа гэл тэгэхээр хүмүүс нэлээх ингээд сонсдог бараг л телевизээр тэ нэвтрүүлгээр фэйсбүүкээр гэл өдөр болгон хүмүүсийн ярьж сонсдог юм зүйл байгаад байгаа. Гэхдээ хүмүүс яг ямар харилцааг хүүхдтэйгээ ингээ үүсгэх юм бол илүү нээлттэй байх юм бол илүү гоё байх юм бол сайхан байх юм бол гэл бас л байнга ярьж хайдаг тийм зүйл нь байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр нөгөө хосуудын харилцаан дээр ч юм уу гэр бүлийн харилцаан дээр токсик харилцаа гэдэг ер нь хүмүүс айгүйх ярьдаг. Бараг амны ингээл юм яриа болчлоо шүү дээ. Гэтэл эцэг эх өөрөө хүүхдтэй юм токсик, сөрөг юм таагүй харилцаа үүсгэн гэхээр бас ямар ойлголт юм бол гэх хүмүүс бодож иж магадгүй. Тэгэхээр энэ талаар хоёлаа ярилцаад тэгэхээр тийм яагаад ер нь ийм харилцаа бий болд юм бол. За тэгэхээр ер нь бол сүүлийн үед нэлээдгүй ер нь бол эцэг эх хүүхдийн харилцаа тэр дундаа одоо ер нь сэтгэл зүйн зөвлөгөө одоо практик дээр бид нэр ингээ ажиллаад сэтгэл зүйн зөвлөгөөний явцад одоо тэр тухайн хүүхдтэй ажиллаж байгаа явцад бол эцэг эхчүүдтэй нь бас нөгөө хамтарч ажилладаг. За тэгээд эндээс ер нь л харж байхад тэр харилцааны одоо сөрөг тэр хандлагууд, үл ойлголцол за эцэг эхийн зүгээс хүүхдтэй тэр сөрөг харилцаа, хортой харилцааг хүмүүжлийн тэр арга барилаар харилцаад за магадгүй тэр харилцаж байгаа одоо тэр сөрөг талуудаа хүүхдтэй ямар сөрөг үр дагавартай юм сэтгцийн эрүүл мэндэд болон одоо биеийн эрүүл мэндэд нь яаж нөлөөлөд байгаа юм гэдгийг ерөөсө харахгүйгээр яг тэр өөрсдийнхөө одоо арга барилаар л одоо ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Харилцаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ерөөсөө дээлэнхтэй эцэгчүүд бол яг энэ харилцааныхаа арга барилыг өөрчлөе. Энэ буруу юм байна. Би ч энэ буруу арга барилаар хүүхдэд хүмүүжүүлээд байна. Харилцаад байна гэдэг ерөөсөө анзаардаггүй яваад байдаг. Тэгэхээр өөрчлөе гэж ерөөсөө тэр арга замыг хайхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дээлэнхтэй эцэгчүүдийн хувьд өөрсдийнх нь хувьд нөгөө бага насныхны амьдрал өөрсдийнх нь одоо нөгөө туусан амьдрал эцэг эхийн харилцааны сөрөг байсан байх магадлал их байдаг. Тэгэхээр тэр харилцааг одоо засахгүйгээр тэр өөрийнхөө амьдралын туршлагын тэр сөрөг тал харилцааг л хүүхдтэй аваад ирдэг гэсэн үг. Тийм. Тэгэхээр ихэнхдээ ер нь эцэгчүүдийн хувьд болохоор өөрөө аягүй сэтгэл зүйн гэмтэлтэй байж таардаг. За нэг бол аягүй айцтай. За нэг талаар өөрийгөө аюух юм буруутгадаг тийм буруутай гэсэн юм байдлаар хүлээж авдаг. Гэтэл яг амьдрал дээр энийгээ хүүхдүүдтэй одоо эргээр гаргая гэж ерөөсөө тэр арга замаа мэдтгүүл харилцаад байдаг. Гэтэл хүүхдүүд бол багасаа одоо ийм эрэг биш дээлэнхтэй юм сөрөг хортой харилцаанд донд ингээ өсөд ирэхээр эргээд нөгөө өсвөр наснд ирэхээрээ өөрийнхөө хамгийн гол одоо шүүмжлэгч хамгийн гол одоо өөрийгөө буруутгадаг өөртөө итгэлгүй хүүхдүүд болчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэл яг өсвөр наснд ирэхээр өстэй ийм хүүхэд байгаагүй манай одоо удамны хүн байгаагүй гэж бас хүүхдүүдээ хэлэх хандлага аяах байгаа. Яг байна. Тэгэхээр яг манай хүүхдээ яг одоо яагаад юм болчихоо гинт л ерөөс дуугаа ороочлаа. Эсвэл гинт одоо гэрээсээ ингээд явдаг болчлоо. За одоо өөрийн хичээлдээ ерөөсөө сонирхолгүй болсон байна, ярихаа болцсон байна гэдэг ингээд идэг. Хүүхэд бол ерөөсөө гинт бол юу байхгүй шүү. Тийм одоо эрс тэрс өөрчлөлт бол өөрөө одоо гинт өөрчлөгдөхгүй ямар нэгэн нөлөө байгаа. Хэрвээ бид нар яг төрсэн цагаас нь эхлээл
хүүхд өөрийгөө илэрхийлэх тэр нөгөө хүүхдийн одоо хөгжлийн үе шатуудыг хэрвээ эцэгчүүд маань ингээд ерөнхийд нэг юм нарийн судалдгүй махэд нэг юм баримжаатай. За 3 настайд ямар онцлогуд байдیں۔ Одоо 2 насны синдром гэж ярьдаг те дэлгэнхтэй те. За тэгвэл 3 настайд ямар шинж тэмдгүүд илэрдэг, хөгжлийн түвшин ямар байдгийг 4, 5, 6 нас гэл ингээд ерөнхийд нэг юм үе шатуудын судалдаг бол хүүхдтэй яг тухайн насанд нь тохирсон харилцааны тэр арга барилыг бас сонгож харилцах боломжтой байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо яг токсик эцэг их гээл тэгэхээр одоо Монгол дээр нөгөө эцэгхийн хөнөөлцөн аваар сөрөг харилцаа гэл ингээл янз бүрээр орчуулал хэрэгжилж байгаа шиг байна л да. Тэгээ би танаас нэг юм дараагийн асуулт нэг юм зүйл асуумаар байна. Одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөө дүүшлүүлэгчтэй уулзаад ярилцж хахад бүр ингээ нас биеийн төрсэн хүмүүстэй ч гэсэн ингээ уулзж хахад бага насандаа ингээд авсан мэдрэмж сонсч исэн үгийг одоо том болсон ч мартаагүй тэрэн сэтгэлд нь ингээл хүнд хэцүү мэдрэмж төрүүлсэн хэвээрээ байдаг тийм нийтлэг зүйлс нь юу одоо байд юм бол багтаа авч исэн тэр мэдрэмж нь том болтол нь байсаар л байдаг. Тийм. Тэгэхээр ер нь сэтгэл зүйн зөвлөгөөний явцад бол мэдээж бидний хувьд нөгөө яадаг шүү дээ. Одоогийн нөхцөл байдал, сэтгэл зүйн нөхцөл байдал ямар байгаа гэдгийг үнэлнэ. За тэгээд тэрний дараагаар одоо нөгөө сэтгэл зүйн одоо энэ таагүй өөртөө итгэлгүй бусдад өөртөө нэг юм сөрөг хандаад байгаа хандлага байж болно шүү дээ тухайн хүний те. Тэгэхээр энэ яг юунаас ямар шалтгаантай хизээнээс эхэлсэн юм бэ? Гэдэг дээр илүү их нөгөө ухаж гол шалтгааныг нь олохын тулд бага насны амьдралтай эргүү одоо судалдаг бага насны амьдрал ямар амьдралыг тулсан ямар бэрхшээлүүд тохиолдож исэн. За магадгүй тэр хүнд одоо гаргаж исэн амжилт тий сайн эрэг талууд ч байж болно шүү дээ. Тэгэхээр бага наснда тэр нөгөө туулсан амьдралыг л илүү судалдаг гэсэн үг. Тэгэхээр тэндээс одоо ер нь ингээд миний санаанд одоо орж байгаа юу нэг кейс байна. За яг нөгөө бага насны хувьд ингээд ямар эцэг эх чинь яаж одоо харилцдаг байсан, ямар дурсамж байгаа юм те. Ер нь одоо ингээд санахад таны одоо ингээд хамгийн сайхан дурсамж чи юу вэ гэдэг ч юм ингээд асуухад бол тэр болгон тэр нөгөө сайхан дурсамж, сайхан цаг үе надад байсан байна гэдгийг тэр болгон хүн гэж анзаардаггүй. Бүр ингээд зориудаар ингээд сэтгэл зүйн зөвлөгөөнд ингээд ирж байгаа хүмүүсээс асуухаар надад ерөөсөө тийм дурсамж зарим нэг нь бол байхгүй. Тэгээ одоо ботход нэг их тийм одоо ингээд дурсгаар юм бол аахгүй нэ гэж хэлдэг. Заримдаа бол зарим хүмүүсийн хувьд илүү нөө сөрөг талаа бүр ингээд хадгалаад тэгээд бодоод хизээч мартахааргүй ингээд тэгээд ирсэн гэдэг байхгүй. Тэгэхээр одоо надтай бол айгүй тийм хатуу харилцдаг байсан. Нэрээ саяхан нэг зөвлөгөө авсан маань ингэж хэлсэн байхгүй юу? Үйлчлүүлэгч маань нэрээ ээж маань ерөөс намайг тэрвэрч байгаагүй юм шүү дээ. Одоо бодоодсэн чи ерөөсөө ингээд миний хүү гэж ерөөсөө хэлж байгаагүй юм байна гэж хэлчихсэн байхгүй юу? Тэгээд гэтэл яг тэр хүн бол яг нөгөө илүү эмээ дээрээ өвөө дээрээ өссөн тий. Тэгээд эцэг эхийн харилцаа нөгөө хүмүүжлийн хувьд бол айгүй хол хөндөө өссөн байгаа байхгүй. Тийм. Гэх мэтчлэн ер нь бол яг ингээд багнаас нь туулсан тэр амьдралын туршлага бол хүний амьдралын явцад ингээл байж лээдэг. Тэгтээ тэр болгоныг яг эргэж ингэж ухаж бодохгүй ч гэсэн яг бидний амьдралын яг одоогийн нөхцөл байдалд яаж нөлөөлөд байгаа гэдгийг ерөөсөө бодож чаддгүй. Тийм. Тэгэхээр тэр бол тухайн хүнд өөрөө заримдаа мэдхгүйгээр тийм нөлөөлөлд орцсон байж байгаа гэсэн үг хань шүү дээ. Одоо яг бага насны хүүхдүүдийг бол хүмүүс тэгдэг шүү дээ. Жаахан хүүхд юм чинь мэдхгүй ч юм уу те. Жаахан хүүхд юм чинь нэг сүйттэй юм бодог бах. Тэр үед чи жаахан байсан болохоор гэл иймэрхүү тайлбаруудыг ер нь хүмүүс бас одоо эцэг эхчүүд нь тэр их хэлдэг юм шиг санагддаг л да. Гэтэл яг үүндээ адилхан л мэдэрч байгаа, адилхан л тэр үйл явдлыг харж байгаа ч гэдэг юм уу те. Ийм зүйлийг даван тулж байгаа. Тэгэнгүүт одоо юу вэ л да манай монголчуудад уламжлалтай нь бас холбоотой байж магадгүй. Загнуул зодууллаа гэд нэг тийм мууц юм алга
гэж эхэлдэг. Тэгээд зарим эцэг эхчүүд бол хүүхдээ би хүүхдээ айгүй тийм чөлөөтэй өсгдөг гэл тэгдэг бол зарим эцэг эхчүүд ер нь хүүхдийг жоохон яг юм хүүхэд насанд нь жоохон хатуу чанга өсгөх юм бол айгүй сахилгаатай болдог ч гэдэм юм ингээл нэг өөр өөрийн л 12 л ах шиг байна л да. Тэгтээ одоо эцэг эхчүүдийн яг нэг ямар үзүүлээд байгаа харилцаа хандлага нь тэр бидний одоо тодорхойлж хэлээд байгаа токсик гэдэг тэр зүйл рүү ер нь түлхчээд байгаа юм бэ. Яг тэр ойлголт руу ингээд очиод байгаа юм бэ. Тийм. Тэгэхээр ер нь бол ерөөсөө л токсик буюу хортой харилцаа гэдэг чинь хүмүүшлийн арга барил чинь хүүхдийн нөгөө бие сэтгцийн эрүүл мэндэд хортой одоо сөрөг үр дагавар л одоо авчирдаг. Тэр л одоо харилцааны арга барил шүү дээ. Тэгэхээр энэ дотроо ер нь бол аюу олон төрөл байдаг. За жишээ нь одоо эцэг эхчүүдийн хувьд бол өөрийнхөө одоо яг үзэл бодол, өөрийнхөө одоо хүслийг нэгдүгээр тавьдаг, өөрийгөө төв болгодог эцэг эхчүүд байна. За нөгөө талаар одоо энэ эцэг эхчүүдийн хувьд бол ерөөсөө л гол одоо хүсэж байгаа юм ал тулгын шаарддаг. Хизээч тэр одоо хүүхдийнхаа өөрийнх нь тэр хүсэл сонирхол тэр хувь хүнийх нь онцлогийг ерөөсөө ойлгохгүй би мэдчихэе наал гэдэг байгаа нь шүү дээ. Тэгэхээр чи энийг хий, чи одоо ингээд энийг хийсэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу юм тулгын шаардсан тийм арга барилаар харилцаад байдаг. За нөгөө талаар бас юу яадаг биеийн болон одоо үг яриагаараа одоо хүчирхийлэл үлддэг гэсэн үг. Тэгэхээр хүүхэд алдаа гаргалаа тэрэн дээр яах вэ? Эцэг хэрвээ хортой харилцаатай эцэг хөө шууд одоо ингээд гар хүрдэг, цохоод авдаг ч юм уу, орилдог ч юм уу тий. Энэ ерөөсөө өөрийнхөө тэр нөгөө сэтгэл хөдлөлийг зохицуулж чадахгүй тийм их уур бухимдлаа хүүхдэд гаргаж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь эргээл нөгөө токсик буюу хортой харилцаа болчихж байгаа. За нөгөө талаар бас хүүхдэд хит их одоо нөгөө юу хяндаг. За бүх юмд нь оролцдог. Одоо юу гэдэг нас одоо ингээд томрох тусам хүүхдүүдийн хүсэл сонирхол тэр нэг хувийн орон зай тий яг нэг хувь хүний одоо төлөвшлийн тэр нэг юм орон зайг ерөөсөө мэдрэхгүй тэр хэл хязгаараа ерөөсөө мэдрэхгүйгээр шууд юу яадаг харилцааны тэр сөрөг хандлагаар харилцдаг. Тэгээ энэ болгоно ерөөсөө нэг хүүхдэд дандаа сөрөг үр дагаврыг авчирдаг. Жишээлбэл хүүхд бол юу гэдгийг за аава ээжээ гэл ингээл нэг юм ярих гэхлээр өөрөө юм хийж байхдаа одоо би завгүй байна. Яах гэж юм чи юу ярих гэдэг ингээд төвөгшөөдөг. Эсвэл одоо бага насны хүүхдүүдэд бол илүү за чи цаана над юм үзчихэ гэдэг ч юм уу тий. Яг нэг юм цаг гаргаж ерөөсөө анхаарахгүй л байна л да. Сонсохгүй байна хүүхдүүдэд тий. Тэгэхээр эргээд эн чин за намайг ярьсан ч гэсэн юу ядгүй тоодгүй тий. Яриад ч хэрэг байгаа мó. Ер нь бол намайг сонсохгүй штэй л гэдэг ийм л одоо нөгөө мэдрэмжийг авж байгаа учраас хүүхдүүдэд бол энэ юу байхгүй юм эцэг эхчүүд энэ дээр аюух алдаад байдаг. Тэгэхээр бид нар нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөний явцад хүүхдтэй ажиллахдаа хэрвээ ээж эсвэл аав нь хүүхдтэйгээ харилцаж чадахгүй бол за ярилцаад ирээрэй гэж одоо хэлхээсээ илүү яг ямар нөхцөлд ямар үед хүүхдтэйгээ яг ямар сэдвээр яаж ярилцах юм гэдэг нөө арга замуудын илүү их жишээн дээр зааж өгвөл илүү ойрхон тусдаг. Тийм. Нэрэл яг одоо өсвөр насны хүүхдтэй эцэгчүүд энийг бол бас айгүй хийдэрдэг баг. Яг ярилцъя гэхээр ер нь өсвөр насны хүүхдүүд нэг шууд ингээл нүүр тал цоож байгаа л ярилцахгүй байх гэдэг штэ. Тийм. Ер нь бол айгүй дуугаа олцсон байдаг. Тэгээд нөгөө ярилцах арга барилаа мэдхгүй байна гэдэг чинь л ерөөсө цаашаага тэр нөгөө алхам ерөөсөө хийгдэж чадахгүй гэсэн үг шүү дээ, болохгүй гэсэн үг. Тэгэхээр за ерөнхийдөө өөрөө эцэгхийн хувьд ялангуяа өөрөө айгүй тайван, сэтгэл зүйн хувьд айгүй тайван, тогтвортой, сэтгэл хөдлөлийн төвшин айгүй юм тайван байж тэр нөхцөл байдалд хүүхдтэйгээ ярилцсан, сонсно гэсэн үг. Тэгээд тэр одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хүүхдтэй ингээд тулгын шаардаад байна уу? Эсвэл яг тэр нэг юм ярилцсан ч гэсэн чи тэрийг юу гэж бодож байна? Ингээд тэгвэл яаж юм гэдэг ч юм уу те яг нэг юм өөрөөр нь шийдвэр гаргах, өөрийнх нь сонголтыг аягүй илүү нөгөө сонгож те голлож ингэж ярилцвал илүү үр дүнтэй.
яг уу мэдээж хүүхэд өсгөн нөхдөйгээ харилцсан гэдэг аав ээж нарт дандаа шин сорилт ингээд тулгарч байдаг учраас хэцүү тийм бэрхшээлтэй зүйлс ч гэсэн нэлээд олон тулгардаг байх л та. Гэхдээ одоо чинь өсвөрнсний хүүхдүүдтэй ингээд эцэгчүүд ярилцах гэсэн оролдлогыг ингээд эргэн тойрны хүмүүсээс ажиглахаар ч юм уу эсвэл сонсохоор яг хүүхдээ нэг болохгүй зүйл хийцэн үед нь ч юм эсвэл нэг ууртай, уйлзан тийм үед нь за одоо яар. Одоо л яар би чамтай одоо ярих гэдэг ингээд сууж ингээл тэгэддэг. Гэтэл нөгөө хүүхэд нь бүр юу ярих. Тэгээ зөвөр л яг ганцаараа баймаар байна л гэдгийг бол нүхсээд байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэ дээр яг нөгөө хүүхдийнх нь сэтгэл зүйн онцлог ямар юм? Хэр нээлттэй юм? Ярахад бэлэн байна уу тий? Эсвэл их юм дотогшоогоо дуугаа тий ийм хүүхдүүдийн чинь бас ингээд нээж ярилцгаж жоох юм нилээн бас нэг юм арга хэрэгтэй болдог. Тэгэхээр тэр хүүхдүүдтэй илүү шууд тулгаж одоо чи ингэдэг гэхээсээ илүүтэй одоо яг ээж нь бол энийг хүсээд байна. Чи ингэж яавал яаж юм гэдэг ч юм уу. Эсвэл арай өөр маягаар бас хүүхдтэйгээ илүү ойр одоо нөгөө холбоо харилцааг тогтоож болно. Жишээлбэл одоо яг дуртай юм ин одоо ярилцах те. Зарим нэг одоо гоё урлагийн тэр юугаар дуртай тэр урлагийн салбар одоо юу гэдгийг сонирхож байгаа зүйлээр ингээд дамжуулж те юу хүсэж байна, юу сонирхож байна тэрийг нь бас ингээд сонирхож асуувал илүү хүүхд ингээд илүү нээдэж одоо ярилцахад бэлэн болдог гэх юм уу. Тийм. Тэгэхээр ер нь гэхдээ энэ дээр нөгөө хүүхдийн онцлог, сэтгэл зүйн онцлог сонирхолоос гадна тэр нөгөө насны онцлогийг л айгүй сайн судлах. Тэрийг мэдэрч ойлгох те тэр айгүй чухал. Жишээлбэл сүүлийн үед одоо нөгөө зөвлөгөөндөө юу яаж байгаа байхгүй. Манай хүүхд өрөөсөө ярихгүй байна. Ерөөсөө өөрийгөө илэрхийлэхгүй байна. Тэгээ ингээд харахаар ангийнхантайгаа тоглож чи найзтай болооч яагаад найзтай болохгүй байгаа ингээд тэгээ заримдаа ингээд нэг юм анги хамт олонны ингээд үйл ажиллагаанд ингээд оролцоод ингээд очиод харахаар би тоглож байгаа гэсэн мөртлөө хүүхдэд тоглож байхад өөрөө ганцаарх нанаа ингээд суудсан. Ингээд хараа сууж идэг нэг хүүхд байгаа хгүй. За тэгэхээр одоо би яах вэ? Хүүхд маань ерөөсөө ингээд нийгмийн харилцаанд ерөөсөө орохгүй байна гэд. Тэгэхээр илүү нөгөө одоо бид нэр юун дээр нь илүү ажиллах уу? Яагаад тэр хүүхд найзтай болж чадахгүй байна? Яагаад өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг дээр нь өөртөө нь илүү их ажиллана гэсэн үг байхгүй юу? Тийм. Жишээлбэл тэр нөгөө багаас нь ингээд бүр одоо бага наснаас нь цэцэрлэгт орхоос өмнө л одоо ингээд хамтдаа тэр ном уншдаг. Тэр дадлал айгүй юм харилцаа холбоог ойр болгодог. Тэгээд тийм чухал арга байхгүй. Тэгэхээр одоо ер нь тэгэл өсвөр нас за сургуулийн өмнөх насны хүүхдтэй байсан ч гэсэн хожимдоогүй хоцроогүйгээр л одоо яг ямар арга зам ямар одоо алхмуудыг хийж болох уу гэдгийг эргэлхийлж хагаад арга замуудаа сонгож болно гэсэн үг. Жишээлбэл ном унших тий. Тэгээ одоо л айгүй юм нэг үеэ ботход хүүхдүүдийн одоо сэтгэл хөдлөл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яаж таних юм, яаж мэдрэмжээ илэрхийлэх юм, тэрийг харуулсан насанд нь тохирсон тийм цуврал номууд их гардаг болсон ба шүү дээ. Тэгэхээр яг тэр номон дээр жишээлбэл ингээм хамт уншаад хүүхдтэйгээ ярилцаад хүүхд нь яаж ойлгоод байгаа, чамд ямар санагдсан гэх номныхаа талаар дараа нь ярьдаг ч юм уу тий. Тэгээ хэрвээ чамд ийм зүйл тохиолдвол миний хүү яах вэ гэдэг ч юм уу. Ингээ ерөөсөө л эцэг эхийн дээр нь оролцсон аягүй чухал байгаа л та. Тийм. Тэгэхээр яалтгүй нөгөө идэвхтэй хамтдаа ярилцсан гэл эдгээр зүйлс нөгөө гол одоо энэ ярилцлагын маань нэг гол юм цэгүүд байгаад байгаа гэдгийг бас хүмүүс харж байгаа. Одоо ингэдэг бас нэг юм үзүүлэн л да эцэг эхчүүдээс. За та хүүхдээ ямар хүүхдээ байгаасэ гэж хүсэж байна. Эсвэл том болоо ямар хүн болоосэ гэж хүсэж байна гэх юм бол нийтлэг эцэгч баг. Өөртөө ихтэй тэ аливаа юмыг одоо магадгүй стресс багтаагаар ингээд хүлээгээд авчдаг, даван туулцдаг, сэтгэлийн хаттай, тэ нээлттэй юм байгаасаа гэж хүсдэг гэл тийм хариултыг хэлэх баг. Гэхдээ ийм зан чанаруудыг одоо жишээ нь хүмүүс хүүхдэд суулгахдаа за чи сэтгэлийн хаттай болоорой гэж хэлээл тэр хүүхд сэтгэлийн хаттай болж байгаа биш шүү дээ. Тэгэхээр нэг юм багт нь авсан мэдрэмж ч юм уу эцэг их нэг зааж сургасан зүйл бас байгаад тах шиг байна л да. Тэр ер нь яг багтаа ямар мэдрэмж авсан хүүхэд том болоод одоо саяны хэлдэг
тодорхойлолт руу илүү одоо төгсөн ч гэх юм уу те. Ийм шинж чанарыг өөртөө ер нь төлөвшүүлт юм бол. Тийм. Тэгэхээр одоо энэ хүүхдийн одоо альва нэг асуудал бэрхшээлийг ингээд даван туулахад тэрийгэ зохицуулахад гэдэг юм уу те. Ер нь альч насны хүмүүст ялангуяа хүүхдэд бол сэтгэлийн хат ямар байгаа юм бэ? Тэр нь яг ямар одоо энэ чинь хөгжүүлж болдог чадвар шүү дээ тий. Тэгэхээр энэ чадвар нь ямар төвшөнд байгаа гэдгийг харахад харилцаа адил байдаг шүү дээ тий. Зарим хүүхдүүд бол ингээл аюу асуудлыг зөв талаас нь хараад тий тэрийг даван туулж байгаа чадварууд нь өөрөдөг. Зарим хүүхдүүдийн хувьд бол бүр ингээд яагаад ч бахад буугаад өчтдөг тий. Үнэхээр айцтай, зориггүй тийм бас хүүхдүүд ч бас байдаг. Тэгэхээр энэ сэтгэлийн хат гэдэг энэ чадвар тий асуудлыг даван туулахын чадварыг хөгжүүлэхийн тулд эцэгчүүдийн зүгээс юу хийх юм бэ гэхээр төрсэн цагаас нь эхлээл ер нь энэ зүйлд бол анхаарлаа хандуулж хөгжүүлж болох боломжтой байхгүй. Жишээлбэл ээжийн өгч байгаа, аавын өгч байгаа тэр ойр дотны хүмүүсээс авч байгаа хайр, халамж, тэ анхаарал гэдэг чинь хамгийн хүүхдийн одоо суур хэрэгцээ. Тэр аюулгүй байдал тэ тавдах гэдэг мэдэрсэн хүүхд бол нөгөө эрэг талууд нь юу юм гэхээр томрох тусмаа өсвөр насанд очоод ийм сайхан тэ амьдралд чи ийм сайхан дурсамжтай эрэг талууд байсан штэ гэдэг мэдэрсэн хүүхдүүдийн хувьд бол үнэхээр өөрөдөг. Өөрийгөө илэрхийлэх, аливаа юмд хандж байгаа хандлага, аливаа юмыг шууд одоо сэтгэл хөдлөлөөр ингээл ерөнхийдөө нэг юм нэг өнцгөөс харддаг. Ерөнхийдөө айгу өргөн өнцгөөс нь хардаг, үнэлгээ өгдөг тийм болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эргээд энэ ч нөгөө өөрийнх нь хувьд сэтгэл хөдлөлөө зохицуулж чаддаг. Мэдрэмжээ айгу зөв илэрхийлдэг, тэрийгэ зөв таньдаг тийм. Эцэг ихтэй өөрийгөө зөвөр ингээ ойлгуулдаг. Тэр чадваруудыг багаас нь суулгаж болж байгаа байхгүй. Хамтдаа ном уншиж болж байна, ярилцаж болж байна. Жишээлбэл одоо эцэгчүүд ярилцсан гэдэг чинь хамгийн нэгдүгээр тэр үнэхээр яг чин сэтгэлээсээ сонсох тэр чадвар байгаа мó гэдэг дээр өөрсдөө бас анализ хийх хэрэгтэй. Тэгэхээр за тэгээ яасан гинэ гэдэг ингээд нэг өнгөцгөн бас сонсч болохгүй. Бүр ингээ хийж байгаа ажлаа ингээ орхичоод тэгээд яг хүүхдтэйгээ цаг гаргаад ярилцаа сонсох юм бол хүүхэд ээж аав намайг сонсдог. Би ярихад айгүйх намайг дэмждэг гэд тэ. Тэр харилцаа ингээл багаас нь мэдэрсэн хүүхдүүд бол өөртөө ихтэй өөрийгөө бүрэн дүүрэн одоо эрэг талаас нь харж чаддаг. Өөрийнхөө нөөц боломжийг мэддэг. Тийм л одоо болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ дээр нөгөө эцэгчүүд л өөрсдөө илүү ажиллах хэрэгтэй. Ажиллах хэрэгтэй гэдэг нь одоо жишээ нь судалгаа байдаг л да. Америк одоо эцэгчүүдийн дийлэнх нь буюу одоо бараг 80-аас дээш хувь нь хүүхдийнхаа тэр нас сэтгхүүн онцлог тохирсон сэтгэл зүйн ямар нэгэн тэр сургалтыг эсвэл тэр талаар одоо тухайн чиглэлээр ингээд судалгаа хийж ном зохиол уншдаг гэж байгаа байхгүй. Тэгээ хүүхдтэйгээ эсвэл кино үзэж болж юм те энэ талаар нь. Тэгээд тийм учраас тэднэрт энэ асуудлыг ингээд даван туулах хаанаас ямар арга замаар зөвлөгөө авах уу, мэдээлэл авах уу гэдэг тэр арга барил нь байгаа учраас энэ дэр айгүй юм хүүхдүүдтэйгээ зөв харилцаатай байж чадж байгаа байхгүй ихэнх нь. Тийм. Гэхдээ ер нь бол хаа газар л хүүхэд эцэгчүүдийн харилцааны бас зөрчил байж л байгаа л да. Тэр нь магадгүй одоо цаг үе ингээд өөрчлөгдөд байгаа болохоор юмс одоо хороод л хийж ингээл өдөр хоногоор л хөгжил төвшил яригдчихэж шүү дээ. Тэр энэтэй бас нэлээд толботой байх тийм үү? Тийм. Ялтчгүй. Тэгэхээр цаг үе одоо нөгөө хуучны арга барилгал би л одоо ингээд нэг ийм аргаар эцэг маань харилцдаг байсан буруутсан байхгүй л шүү дээ. Тэ? Намайг загнадаг байсан. Би бол ерөөсөө айдаг байсан, сонсдог байсан. Гэлээгээд нэг буруутсан байхгүй л шүү дээ гэж бас үздэг эцэгчүүд байгаад байгаа байхгүй. Гэтэл яг энэ арга барил ч юм бол бас айгүй нэг талаараа жоохон хоцрогдсон. Одоогийн яг хүүхдүүдийн онцлогт нь бас тохирохгүй байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр илүү нээлттэй, чөлөөтэй тэр нөгөө хүмүүжлийн нэг юм эрэг
аргууд зөндөө баг шүү дээ. Тэрийг л одоо алхам бүртээ судлаад за үнэхээр би даа судлахад бэрхшээлтэй хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчд хандаж болно. Тийм. Одоо гэр бүлүүдэд бас нэг юм түгээмэл тулгамддаг эцэг эхчүүд дээр яг түгээмэл тулгамддаг нэг зүйлийг бас асуумаар байна л да. Одоо мэдээж гэр бүл болсон хоёр хүн хоорондоо үл ойлголцох ч юм уу юм санал зөрчилдөх зүйлс мэдээж гарна. Гэтэл зарим эцэг эхчүүд маань бол яг хүүхдийн хажууд ингээ маргалтаад идэх штэ тий. Тэгэнгүүт зарим эцэг эхчүүд бол за хүүхдийн хажууд маргалтахгүй шүү гэд бүр хүүхдээ ингээ тусна байхад нь ч юм уу тий. Эсвэл хүүхдийнхээ нүднээс ингээ далд одоо маргалтж байна гэж нэг өрөөнд ороод хаалгаачаал тэгсэрнээс ингээ хэрүүлэх нь юу ингээл хүүхдүүд нь сонсогдоо ч юм. Ийм янз бүр л бас байгаад юм л да. Яг ийм гэр бүлийн маргаан зөрчилдөөн одоо хэрүүл маргаан тий. Энэ юу н хүүхдэд яг яаж нөлөөлдөг вэ? Энэ бас токсик тэр харилцаанд орох уу? Нэг талаараа орж болно. Гэхдээ мэдээж нөгөө асуудалгүй зөрчилгүй маргаангүй амьдрал гэж байхгүй шүү дээ тий. Яг юунаас болж маргалдсан? Маргалдах одоо нөхцөл тий маргалдах үе бол байдаг. Гэхдээ энийг ярилцаад дараа нь одоо яг юунаас болсон тэн дээр ойлголцож бас болдгиймаа гэдгийг бас хүүхдүүдэд тайлбарлаж болно. Хүүхдүүд бол ер нь ингээд бараг л ер нь бага насны юу ч мэдэхгүй дээ гэж бодоод хажууд нь янз бүрийн одоо ингээд хоорондоо маргалтах, бие бинийгээ янз бүрээр хэлэхтэй тэр үйлдэлүүд чинь хүүхдүүд бүр ярьдаггүй байсан ч гэсэн тэрийг бол хүүхэд бага насны хүүхэд ойлгож идэг. Тийм. Тэгэхээр яг гэр бүлийн харилцааны тэр нэг юм маргаантай асуудлуудыг бол хүүхдийн хажууд бас тэр болгон бүр хөндрүүлээд тий бүр юм хурцтмал гэдэг юм уу тэр төвшөнд бол хүүхдийн хажууд харуулах нь тэрийг одоо үзүүлэх нь бол тэмж таатай биш л тий. Гэхдээ огт юу ядгүй маргаан бол байдаг. Гэхдээ дараа нь энэ дээр ингээд ойлголцдог, бие биенээсээ уучлалт гуйдаг, бие бинийгээ хүндлэхийн тулд ийм харилцаа бас байдгиймаа гэдэг бас хүүхдэд хэлж болох юм л та. Тийм. Тэгэхээр нөгөө хүүхдтэй хүмүүс зөрчилдөг. Гэхдээ дараа нь эвлэрчдэг. Ингэж ярилцж болдог гэдэг тэр харилцааны л одоо арга хэлбэрүүдийг зааж өгöd шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас нөгөө юу дандаа маргалтаад идэг бол бас хэцүү шүү дээ. Тийм. Дандаа тэр одоо үргэлжил ер нь амьдралынх нь ер нь бол бас хүмүүс ярьдаг байхгүй юу? Ер нь л аюу юм маргаантай, зөрчилтэй байсан. Тийм дурсамжуудаа нэрийн заримс. Тэгэл дандаа л одоо ер нь ингээл уудаг байсан. Тэгээ ээж тэрэнд нь тэгж ханддаг байсан. Бид нарт та аюу хэцүү байдаг байчлаа гэл ингээл ярьчлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хүүхдийн ерөөсөө тэр амьдралынх нь туулсан өөрөө харж өссөн учраас тэр энийг их мартдаггүй. Эргээд бас аюу тийм айцтай болоход аюу нөлөөлчихөж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр эцэгчүүд энэ дээр яг юу одоо анхаараасаа гэж хэлмээр байгаа гэхээр өөрсдийнхөө нэг хувь хүний тэр сэтгэл зүйн байдлаа сэтгцийн эрүүл мэндэд анхаардаг, уур бухимдлаа зөвөр илэрхийлдэг. За ингээд ер нь бол тэр бодол санаа тэр гаргаж байгаа үйлдэлтэй бие биендээ хандж байгаа хандлага чи яг хэр их одоо тий хурцтмал байдал байгаад байгаа. Яг юунаас болоод тий шалтгаан нь яг юу юм? Энэ байдал удаан үргэлжилбэл эргээд хүүхдүүдэд яаж сөрөөр нөлөөлөх вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгтээ бодоод зүгээр ингээ хайчих штэ. Тэн дээр бүр халхам хийх хэрэгтэй. Бүр ингээ дүрм гаргаа тий. За хүүхдүүдийн хажууд бол ийм юу яхаа болий. Ийм таагүй тий маргаантай нөхцөл байдал аль болох гарахгүй бай гэдэг ч юм уу. Яг зарим эцэгчүүдэд л айгүй мундаг л идэг л да. Хичээл зүтгэл гаргадаг шүү дээ. Тэгээд дараа нь тэр нөгөө нөхцөл байдлыг хүүхдэд тайлбарладаг. Тийм болохоор би ээж нь энэ дээр ингээ бухимдсан юм аа. Тэгээ энэ дээр аав чи ингэсэн юм аа ойлголцоогүй. Би одоо бол гайгүй битээ санаа зовоорой гэдэг ч юм уу тий. Тийм. Тэгээ айгүй нээлттэй л харилцсан дээр л тий. Тэгэхээр альва гэр бүлийн асуудал чинь дан ганц одоо ээжийнх нь аавынх нь хүүхдийн буруу бол байдгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр харилцан ер нь тэн дээр бол нээлттэй юунаас болсон гэдгээ тайлбарлажлах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр одоо нөгөө подкастын маань энэ хүртэл сонссон одоо хүмүүст маань л за миний тэр нэг харилцаа хандлага жоохон хүүхдэд маань сөрөг нэр нөлөөлөд идэг гэсэн юм уу да. Энэ юм маань би нэг анзаардаггүйсэн чинь
нэр нь бас бурууч байсан юм уу гэдэл юм бодол бас төрж иж магадгүй л дээ. Тэгэхээр одоо яг яах вэ гэдэг асуулт хүмүүст аягүй их тулгарч байгаа. Би тэгвэл хүмүүс одоо мэдж байгаа гэж хэрэгээс алдаа гаргадаг гэдэг хүмүүс айхгүй шүү дээ тий. Тэгэхээр мэдгүй байсан учраас ийм зүйлсийг магадгүй гаргаад исэн байх. Тэгэхээр одоо цаашдаа яг яах вэ гэдэг дээр нь одоо хоёлаа ярилцаад явбал түрүү ингээл ярилцал явж хаад нөгөө одоо хүүхдтэй ийм харилцааны арга хэлбэрүүдийг зааж өгөхийн тулд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг заахын тулд эцэг их та өөрөө гэдэг зүйл яригадаад байна шүү дээ. Тэгэхээр эцэг их тэгвэл одоо яг юунаас эхлэх вэ? Хамгийн эхлээд тэгээд ямар одоо аргуудыг хэрэгжүүлэх явбал ер нь зүгээр юм бол. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрөө өөрийнхөө хүүхдтэйгээ харилцаж байгаа тэр харилцааны нэг юм онцлог ямар юм бэ гэдгийг энэ хортой гэдэг байгаа шүү дээ. Энэ хүмүүжлийн арга барилууд хортой харилцаа мөн үү биш үү? Одоо яг миний гаргаад байгаа энэ хүүхдтэйгээ харилцдаг харилцаа эрүүл зөв юм уу гэдэг дээр анализ хийх хэрэгтэй. Хэрвээ ер нь яг гадралж байгаа шүү дээ. За хүүхдээ бас төрүүлээл ингээл загинждаг, орилждаг хүүхд рүүгээ. За эсвэл яг хүүхдтэйгээ ярилцаж чаддгүй юм л бол дуугаар очдаг. За нэг талаар одоо яг өөрийнх нь тэр уур бухимдал, хувийн асуудал яг хүүхдэд нөлөөлөд байна гэдэг бол эцэг эхчүүд өөрсдөө мэдчихэдэг байхгүй. Тэгэхээр өөрөөсөө л хэлнэ гэсэн үг. Айгуу сайн мэдээлэлтэй бай. Би даан одоо яг энэ талаар ингээд судалгаа хийгээд те. Тэгээд өөрийнхөө сэтгэл зүйн одоо эрүүл мэнд дээр илүү ажиллана гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийн тусалцаа хэрэгтэй бол одоо хамтарч ажиллаж болно. Одоо хамгийн наад зах нь л өөрийн ч хувьд те амьдралын тэр нэг юм эрүүл хэм маяг дадал байна уу? Арай одоо нойрондоо хэр анхаардгийг одоо нойрчин бол ер нь сэтгцийн эрүүл мэндийн одоо доктортой тайван байх тийм уур уцааргүй байх тэр эрүүл мэндийн хувьд ч гэсэн гол нөхцөлийг бүрдүүлдэг одоо чухал хүчин зүйл шүү дээ тийм. Тэгэхээр хүүхдүүдэд унтгээд тогтмол цагт унтуулдаг юм уу? Тогтмол цагт яг сэрдгүү өөрийнх нь хувьд ингээл оройн цагаар хараа хяналтгүй юм шиг ингээл юу яадгүй өөрийгөө захирч чадахгүйгээр ингээл шөнийн цагаар телевиз үзээл ингээл кино үзчихдэг үү эргээл нөгөө нэг нойрны чанар муу байх юм бол эргээл маргааш нь хүүхдтэйгээ уур уцаартай харилцах гэсэн үг. За тэгэл эрүүл хооллолт байна. Өөрөө болон хүүхдүүдэд яг энэ талаар бас хэрэг анхаарч байгаа. Тэ эн чинь бас цаана бүр бие даасан шинжлэх ухаан баг шүү дээ. Сэтгэл зүйд хүртэл нөлөөлж байгаа тийм. За хооллолт, нойр, за тэгээд хэр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг юм. Чин бас ингээд биеийн эрүүл мэндэд өөрөө өөртөө тавьж байгаа. Яг энэ гурав бол ерөөсөө л яг тулхын гурван чулуу гэдэг шиг тавих хэвээр анхаарах хэвээр зүйлүүд тахгүй. Тэгээд цаашлаад би хэр одоо эрүүл аргаар сэтгэл хөдлөлөө өөрийнхөө одоо юу сэтгэл хөдлөл мэдрэмж сэтгэл хөдлөхээр чинь тэр дотроо эерэг шинжүүд, сөрөг шинжүүд бүгд л орно шүү дээ. Тэгэхээр яг ямар нөхцөлд сэтгэл хөдлөлөө зөв тайлж одоо илэрхийлж чадж гин үү? Гинт одоо дүрсгээл уурлал ингээл явчихж байгаа юм уу? Гэдгийг өөрөө анзаараад тэрийгэ зохицуулах тэр чадвар сурна гэсэн үг байхгүй. Тэгэл ер нь л байнгын л эцэгчүүдэд ялангуяа одоо бид нар ч гэсэн мэргэжлийн хүмүүс мөртлөө л байнгын суралцах те судлах тасралтгүй л тэр судалгааны ажлыг хийх суралцах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тийм. Яг одоо хүүхдүүдийг бол тэгж хэлдэг штэ. Өөндөө яг л аав шигэ, яг л ээж шигэ. Тэгэл ер нь ингээд том болсныхаа дараа ч гэсэн хүмүүс өөрсдийнхөө хийж байгаа зан үйл, аль зүйл хандж байгаа хандлага, тэгэл ер нь үйлс хөтлөнгөл бүх юм ер нь л аав ээжигээ яг хэний хажууд өссөн бэ? Хэнийг харж үлгэрч дуурайлсан бэ гэдгээр л одоо яг түүнийгээ дуурайсан байдаг шүү дээ. Тэгэл бид нар заримдаа тэрээ энэ генэнд байна гэж хэлдэг. Тэгтээ дийлэгтэй бол хүүхэд эргэн тойронд хүмүүс хард суралцаж, даган дуурайж тэг суралцж байгаа гэж боддог. Тэгэхээр яалтчгүй энэ бол өглөөл чи тэрийг энийг сур гэхээсээ илүү зүгээр л одоо өөрөөрөө л үлгэрэл гэж бас хэлээд байгаа шүү дээ. Энэ бас айгу өмнө ортой. Ялангуяа сүүлийн үед бол одоо хүүхдүүдийн үед ялангуяа сайн нөгөө ингээд сурагчдын амралт гэл те болоход хүүхдүүдийн миний ер нь л сэтгэл зүйн зөвлөгөөний явцад ирж байгаа хүүхдүүд ч гэсэн дийлэнхтэй дэлгэцийн амралтай утасны бүр
бүр хязгааргүй бүр хитрхи их утасны одоо хэрэглээтэй л хүүхдүүд ирж байгаа байхгүй. Энэ дээр нь тэгвэл ямар арга хэмжээ авсан? Яаж дэмжлэг үзүүлсэн тусалсан гэхээр эцэг эхчүүд маань үгүй одоо тэгэл яг үннийг хэлэхэд ингээ өөрсдөө нэг юм за жоохон чимээгүй байлах гал тий жоохон ингээд ятраад ирэхээрээ луцыг бариулаад ингээ үлддэг гэж байгаа байхгүй. Энд чи эргээд хүүхдтэй бүр хамгийн их тэ сөрөг тэ амьдралын тэр дадлыг зуршлыг ингэж өгч байгаа байхгүй тий хүүхдэл тэрийг ер нь зөв буруу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг хэдэн настай хүүхэд одоо утасны дэлгэцийн хэрэглээ өдөрт хэд авах хэвээр яг тэр норм стандартын зааж өгöd за энэ дээр эцэг их нь яаж оролцоотой яаж хянж ажиллах юм бэ гэдэг дээр давхар одоо даалгавар өгöd тэгэл ажилтдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр мянга та өөрөө уцаа бойл одоо наа дэлгэцийн хэрэглээч хитэрлээ гэж хэлэхээс өмнө өөрөө чинь тий хувьд утасны хэрэглээ чинь ямар байна гэдэг дээр өөртөө бас нэг анхаарал хандуулад үзэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ер нь хүүхд дээрээ ажиглаад байгаа одоо сөрөг төр зам байдлууд ч юм уу тэгэл бүхэл юм эцэг их өөрөө би ямар илээ өөрөө би яаж байгаа л нэрээ би өөрөө өөртөө анхаарч байгаа илүү гэл тэрлүүгэл эргэж харах болчиход байна шүү дээ тий бүхэл ер нь асуултын хариултыг тэрэн дээр очиод. Тэгэхээр ер нь хувь хүний хувьд ер нь нас одоо нэмэгдэх тусам тэр тухайн хүнд одоо нэг юм төлөвшсөн гэдэг юм уу те сурсан тэр нэг буруу дадал зуршил буруу үзэл бодол те хандлага бол ерөөсөө хэрвээ та суралцахгүй те энийгээ засах өөрийгөө хөгжүүлэх талаар алхам хийхгүй бол нас нэмхийн хэрээр л одоо ингээд юу улмал ингээд нэг юм богшаад гэдэг юм уу тэр хандлага маань улмал ингээд батчаад идэг. Тэгэхээр хүн ер нь хэдэн ч наснаас хамаагүй суралцах тэг боломж нь л байгаа бол яг өөртөө хэрэгтэй тэр нөхцөл байдлуудыг л анзаараад суралцж ах хэрэгтэй юм шиг байна. Тий. Би бас нэг судалгаа уншиж ирсэн юм байна. Тэгсэн чинь тэр судалгаан дээр ингэж байгаа байхгүй юу? Телевизээ байнга хасаалттай ингээд байлгадаг эцэг эхчүүд цаг түүхттэйгээ нэг 100 одоо орчим төрлийн хүрхтэй үгээдтэй л тийм үгээр ярилцдаг гинэ. Харин телевизээ ингээд тодорхой цагуудад хасаагаад мэдээж бүр одоо үеийн хүүхдүүдийг бол огт утас компьютер телевиз үзүүлэхгүй байх гэж бол байхгүй шүү дээ тий. Тэгээд телевизээ тодорхой цагуудад унтраагаад тэгээд ийм амьд харилцаа ингээд үсгдэг гэр бүлүүдийн хувьд болохоор хүүхдтэйгээ цагт бүр 1000 хүртэлх тийм одоо өөр төрлийн өвгүүдийг ингээд ашиглаж ярилцдаг гинэ. Тэгээд энээс хүүхэд нөгөө харилцааны одоо хэм маягуудыг үгийн баялаг гэдээ айгүй олон зүйлсийг ингээд энэ бодит харилцаанаас л авдгаа. Тэрнээс телевиз үзээд англи хэл сурч мураад ч юм уу те өөр хэл сураад тэрнээс харилцааг сурдаггүй гэсэн нэг тийм одоо судалгааны үр дүн байсан байхгүй юу. Тэгээ тэрнтэй бас одоо саяны ярьж байгаа агуулга нийцэх юм шиг санагдлаа. Одоо манай Монгол ингээд гэр бүлүүд төр нийтлэг нэг ийм зүйл ажиглагдаад байх шиг одоо санагдсан миний хувьд. Тэрний үе гэхээр аав гэл тэгэнгүүт аав бол ажил хийдэг. Тэг гэр бүлээ тэжээдэг, авч явдаг, хүүхдийг өссөн юмыг авч өгдөг гэл нэг аав нарын талаарх хүүхдүүдээс төсөөлийг асуух нэг юмэрдүү. Ээж гэл тэгэнгүүт хувцас бэлдэж өгдөг, тэг хоол хийж өгдөг. Тэгээд ингээл ер нь л бүхэл зүйл гэр бүлийнхнийг хамгийн дөрөнд ингээл тавьдаг, өөрөө хойно ингээл суугаал үлддэг гэдэг ч юм нэг иймэрхүү л төсөөлөл шууд ингээл хүмүүст айгүйх ингээд буудаг л та тий. Ээж ардлыг хариуцна, аав ажил хийн мөнгө олно гэдэг ч юм. Тэгэнгүүт ингээл аав ээж нарын талаарх төсөөлөл ч юм уу хүүхдүүдэд ингээд нэг боож үлдэх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр таны зүгээс аав ээж нарыг яг ингээд тус тусад нь хэлэх юм бол яаж одоо өөртөө анхаарч нөгөө сэтгэл зүйтэй та өөртөөс анхаараарай гэж одоо хэлээд шүү тий. Тэгэрэй гэж та зөвлөмөр байна уу? Тий яг хоо магадгүй дийлэнхтэй одоо хүний нөгөө амьдралын хэм маяг за тэгэл тухайн гэр бүлийн онцлог за аав нь байна уу ээжгүй бас өсч байгаа хүмүүс ч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр эцэг эхийн хувьд юун дээрээ илүү анхаарах хэрэгтэй вэ гэхээр аав нарт нь илүү бас эрэгтэй хүмүүсийн хувьд нь ингээд хандаж хэлэхэд дийлэнхтэй нөгөө өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг бас нөгөө талаар биеийн эрүүл мэндээ бас анхаарахгүй
Ер нь тийм хинэггүй гэдэг юм уу? Хаанга. Нэг буруу амьдралын одоо хэв маяг нь илүү давмгай байгаад байдаг байхгүй юу? За тэгээд ер нь сэтгэл санаагаа жишээлбэл одоо аав нар ч ингээ нэг юм уудлаад ярилцах төвшөнд ер нь сул байгаад байдаг шүү дээ. Тий, аав нар гээл тэнгүүс ер нь ингээл сууж лээдэг тий. Тэгэхээр магадгүй хуваалцж байгаа нөхцөл байдал арга замаа ингээд сонсоход аав нарын хувьд илүү ингээд гадуур гардаг ч юм уу, найзуудтайгаа уулздаг юм уу. Тэгэл нөгөө бас л нэг юм хортой тийм амьдралын хэв маяг сонгоод байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь эргээл ерөөсөө асуудлыг шийдэхгүй, өөрт нь ямар ч тусгүй сэтгэл зүйн болон одоо биеийн эрүүл мэндэд айгүй сөрөг нөлөөтэй тэр сонголтуудыг хийгээд байгаа байхгүй. Яагаад хийж байгаа хэрэг ихэнхдээ нөгөө мэдээлэл байхгүй. Нөгөө талаар яг уу манай улсын онцлог гэдэг юм уу тий. Сэтгэл зүйн хөгжлийнх нь одоо төвшинж бас энэ дээр хамаарх одоо нөлөөлөх байх л та. Тэгэхээр илүү их мэдээлэлтэй байх юм бол өөр одоо арга замууд байгаа. Тийм мэргэжлийн хүнтэй одоо зөвлөлтөөд за тэгээд яг өөрт нь тулгараад байгаа асуудлуудыг яаж ямар арга замаар хайх юм бэ? Шийдвэрлэж болох вэ? Жишээлбэл одоо ээжтэй нь харилцаа ямар байх юм? Өөрийгөө яаж илэрхийлэх юм? Ялангуяа нөгөө аав нарын хувьд аюу юу мэдрэмжээ аюу сул илэрхийлэх тал дээр нэг жоохон хайрах юм шиг юм хаалттай байгаад идэг. Нөгөө талаар жоохон юу байдаг? Эмпати чадвар гэж яддаг шүү дээ. Бусдыг нэг юм ойлгох, мэдрэх тэр чадварын хувьд жоохон юм хөгжих тал дээр жоохон сул юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр хүүхэд маань яг яагаад ийм нөхцөл байдалд хүрч байна? Ямар одоо нөхцөл байдлыг яаж хүлээж авч байна? Сэтгэл зүйд нь ямар байгаа л гэд ингээд нэг ботход ээж нэр илүү их ойр авдаг шүү дээ. Тэгээ харьцуулах юм бол юм ялгаатай. За тэгэхээр ээж нарын хувьд ч гэсэн бас өөрийнхөө тэр байдалд ерөөсөө л байнга л ерөөсөө юу анзаарах тий. Яг энэ арга барил маань болоод байгаа юм уу? Болохгүй байгаа бол яах вэ? Нөгөө эргээл нөгөө эрэл хайгуул хийх, судалгаа хийх тий. Суралцах тэр асуудлууд руу өөрөө л одоо нөгөө нэг юм бие дааж зоригтойгоор л орохгүй бол бас болохгүй. Тэгээд ер нь болоод байна. Ер нь ингэснээрээ нэг бурууц юм байхгүй штэ гэдэг ингээ яваад байвал бас нэг талаар болохгүй байхгүй юу? Тийм. Хоёулынхны ярилцах цаг ер нь аль нэлээд төгж байна. Тэгээд би бас нэг зүйлийг ингээд асуухгүй үлдээж бас чадахгүй байгаад байна. Тэрний үг гэхээр за хүмүүс мэдээж өөрийнхөө хүүхдийг сайн хүн болоосай хөгжөөсэй улсынх орондоо хэрэгтэй ийм хүн болоосай гэл хамгийн сайхан бүхнээ бодож хүсэж хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа. Гэхдээ нийгэм дээр бас ингээ харангуй цаашид орчинд ш тэр бодит яг ийм одоо зүгээр тоглоомын талбай дээр ш тэр ингээ түгээмэл ажиглаж болох нэг зүйл нь бусад хүмүүсийн хүүхдүүдэд ингээ зарим хүмүүс жоохон хайргүй хандаад байгаа гэж хэлмээр ч юм уу. Гэтэ за саяных жоохон хатуу хөгжиж магадгүй. Өөрийнхөө хүүхдэд баг нэг тэгж хэлэхгүй өгнүүдээ өөр хүний хүүхдэд хэлээл. Тэгэл юугүй хүний хүүхдэд ингээл гар урээл тэмцлгүүдийг ч гэсэн бид нар зөндөө харж ирсэн тийм. Тэгээ надад ч бас нэг өөрт яг энтэй ойролцоо одоо тийм тохиолдол ингээ гарч ирсэн. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийг хүн хайрлт юм байна. Тэгвэл бус түмний хүүхдэд яг яаж хандах хэрэгтэй? Мэдээж танихгүй юм чинь бүр очир зүг хамаг юмаа ингээл тэгсээд л хайрлаад л байж угаас чадахгүй байх. Гэхдээ бус түмний хүүхдэд тэгвэл яаж харилцах хэрэгтэй? За тэгэхээр энэ дээр бас л нөгөө хувь хүний одоо нэг юм онцлог тэгээд одоо бусдад өөрийнхөө хүүхдээс илүү одоо бусад хүүхдүүд яаж хандж байна? Хэрвээ сүргээр хандж байгаа бол тэр хүнд бас нэлээд их асуудал байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд яагаад тэгвэл одоо яг бусад хүмүүсийн одоо бусдын хүүхдүүдэд бусад хүүхдүүдэд тийм сүргээр ялгаатай хандаад байгаа гэдэг чинь тэр хүний л одоо бас нэг юм сөрөг хандлагын л одоо илэрхийлэр шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр магадгүй юу юм болов? Аливаа тэр нөгөө харж байгаа өнцгөн айгүй юм юу? Шууд л одоо сэтгэл хөдлөлөөрөө тэр хүүхдэд одоо ингээд юу хандчихдаг. Тэгээд хандахдаа илүү одоо нөгөө үнэлгээ өгөөд шууд л одоо болохгүй гэдэг талаас нь хараад
Тэгээд сөргөөр хандаад идэг. Гэтэл хэрвээ одоо танд бусдыг ойлгох те энэ хүүхдээ яагаад ийм алдаа хийсэн бол те бусад одоо яг л миний хүүхдээ адилхан одоо ижлэхэн тал байгаа шүү дээ гэдэг өнцгөөс нь хэрвээ харах юм бол бас арай өөрөөр хандах боломжтой шүү дээ. Тэгэхээр магадгүй тэр хүнд чинь нөгөө юу байхгүй гэсэн үг шүү дээ. Бусдыг ойлгох тэгээд бусад хүмүүс яг л одоо хүмүүсийн хувьд нөгөө ижил төстэй ижлэхэн тал байдаг шүү гэдгийг харах чадвар аягүй сул. Тэгээд нөгөө талаар нөгөө энэрх сэтгэл тий энэрх сэтгэл хүнийг хүндлэх сэтгэл байхгүй байна л гэсэн үг. Тэгээд бас амьдрал дээр бас тийм харагдчихлээ тийм эцэгчүүдийн хувьд за ер нь 1 2 3 бас дээш хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдүүдтэй ингээ ялгаатай гэр бүлийн яг төрсөн хүүхдүүдтэй мөртлөө ялгаатай хандаад байдаг эцэгчүүд бас байдаг. Тэгээ магадгүй энэ ээжийн хүүхдийн аавын хүүхд гэднэр гэсэн бас тохиол байж байдаг шүү дээ. Тэгэхээр эргээд бас энэ хандлага чинь хүүхдүүдэд насан турш хань ч юм уу бас нэг тийм буруу сөрөг мэдрэмж тэр дурсамжийг бас нэг үлдээчдэг. Тийм. Яагаад аав намайг тоодгүй байсан юм болоо? Дандаа л ээж надад харж исэн да тий. Эсвэл ээж аягүй хоол исэн ш надаас гэдэг ч юм уу. Нэг тэн дээр нэг жоохон өөртөө нэг юм би болохгүй байсан юм болоо? Би болохгүй байсан учраас намайг тоодгүй байсан юм болоо гэсэн нэг юм бас л нэг өөртөө нэг юм буруутай тийм мэдрэмжийг аваад идэх байхгүй. Тэгэхээр суур төвшөндөө бид нар чинь яг л адилхан тий. Бид нар бүгд л одоо ингээд сайн сайхан тий амар амгалан тайван байдлыг л хүсдэг, эрүүл харилцааг л хүсэж байгаа. За тэгээд зовлон бэрхшээл одоо юу гэдэг юм бүгдийг л одоо хүсэхгүй тэр нь аль болох тэр зүйлд бити тохиолдосоо л гэсэн нэг юм хүсэж байгаа хүслийнхаа дандаа ижлэх юм байна ч тий. Тэгэхээр хүмүүс чинь харилцан өөр хоорондоо одоо ингээд биднэрт адилхан талууд их байгаа байхгүй. Тэгэхээр эцэгчүүдийн маань хувьд нөгөө хүүхдтэй бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах тэр нөгөө энэрх сэтгэлийн тэр нэг бас нэг чадварыг багаас нь аягүй бас хөгжүүлэх боломжтой. Тийм. Ялтгүй одоо чухал санаанууд яригдсан гэж бодож байна. Бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах. Зарим хүмүүс бусдыг хайрлахыг заачдаг. Гэтэ өөрийгөө хайрлахыг хүүхдтэй тэр бүр хэлж өгөөгүй байдаг. Зарим нь өөрийгөө хайрлахыг заагаад байгаа хэрнээсээ яг бусд хүнийг яг хайрлахыг заав. Би баг энэ бас тохиолдлыг хэд хэдэн подкастн дээрээ бас ярьж ах шиг байна. Яг нэг иймэрхүү нөгөө ялгаатай юм харилцаа одоо гаргаж байгаа юм хандлагыг мэдрээд хараад тэгээд нэг юм биччихсэн баггүй. Тэгээд тэр нь юу бичсэн бэ гэхээр одоо таны тэгж муухай хандсан хүүхэд чинь таны хүүхдийн ирээдүйн ажлынх нь хамтрагч, ирээдүйнх нь найз нь магадгүй гэр бүлийг нь хүн чийж болно гэсэн утгатай нэг тийм зүйл биччихсэн. Тэгээ бас аюу олон хүмүүс бол боддог байгаасай гэж зөв хувьдаа боддог. За тэгээд хоёулынх нь ярилцлага энэ төрөйд ингээд дуусч байна. Гэхдээ хоёлаа ярилцлагынхаа төгсгөлд өнөөдөр ярилцсан зүйлсээ нэгтгээд магадгүй би одоо танаас асуугаагүй ч юм уу те. Гэхдээ та эцэгчүүдэд гэр бүлүүдэд хэлмээр байгаа тэр зүйлсийг хэлээд тэгээд ярилцлага дуусгая. Тийм. Тэгэхээр миний бас нэг боддог бас мэдээсээ гэсэн нэг юм санаа зовдөг гэх юм уу? Тийм зүйл юу гэхээр гэр бүлийн одоо амьдралыг тэ төлөвлөхдөө яг ихэнхдээ бид нар нөгөө төлөвлөж одоо ингээл яг он цаг хугацаагаар төлөвлөж чаддгүй. Янз бүрийн шалтгааны улмаас тий. Гэхдээ ерөнхийд нэг юм зоригтой төлөвлөгөөтэйгээр яг одоо би бэлэн боллоо, хүүхдтэй болоо, тэрийг одоо эрүүл тий аргаар би өөрөө одоо тэр хүүхдтэй ингээ өсгөхөд бэлэн болсон байх шүү гэдэг одоо тэрнийг цаг үеийг аюу сайн мэдрээд тэгээд тэрний үндсэн дээр нэг гэр бүлээ төлөвлөж хүүхдтэй болвол илүү бас гэр бүлийн үн цэнийг бас гаргаж ярьж чадах байхгүй юу? Тэгэхээр хэрвээ та бэлэн биш байх юм бол тэр чинь эргээд нэг юм төлөвлөөгүй гинтийн гэдэг юм уу тийм тохиолдолоор хүүхдтэй болж байгаа тохиолдолд зарим талаараа бид нэр бэлэн биш байгаад идэх эцэгчүүдийн хувьд тэгээд бэлэн биш байна гэдэг нь цаашид гарах тэр нөгөө амьдралын одоо үргэлжлэх явцад одоо гарах тэр амьдралын асуудлууд, бэрхшээлүүд
даваа болгоныг одоо туулгаж авах хэцүү байдаг гэх юм уу. Тийм учраас энд бэлтгэгдээгүй, төлөвлөөгүй л бол таны хувьд энийг даван туулахад хэцүү байдаг учраас сайн төлөвлөөрэй гэж бас хэлхийг аяг хүсдэг. Тэгээд төлөвлөн гэдэг нь яг энэ талаар одоо ер нь бол Монголд одоохондоо байхгүй ч гэсэн ер нь бол бусад одоо орнуудын хувьд энэ тал дээр аягүй сайн бэлддэг. Залуу эцэг эхчүүд болох гэж байгаа хүмүүсийг тий бүр ингээд сургалт болгон ингээд явж идэг, бүр тусгай хөтөлбөр байдаг тий. Тэгэхээр энэ талын ажлууд бас хийгдээсэ гэж аягүй хүсдэг. Өнөөдөр аягүй гэр бүлийн салалт аягүй их байна шүү дээ тий. Тэгэхээр яагаад их байгаад байгаа юм гэхээр энэ дээр бэлэн биш байсан. Суралцаагүй. Тэгээд ямар ч төлөвлөгөөгүй яваад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр бас нэг хэлхийг хүсэж байгаа зүйл нь юу гэхээр таны хүүхд одоо багаас нь айгүй ингэж өөрийнх нь онцлог тааруулж те хүүхдээ мэдэрч ойлгож нөгөө чанартай цаг гэж ярьдаг шүү дээ. Тэрийг нь айгүй сайн гаргаж чадхал юм бол эргээд цаг хугацааны одоо хувьд явцад тийм ээ таны нөгөө хүүхдтэй өгсөн хийсэн хөрөнгө оруулалт, чанартай харилцаа, чанартай цагчин эргээд нөгөө хүүхд маань төлөвшөөд нийгэмд гарахад тэгээд ингээд гэрэлтээд гарч ирдэг шүү гэдгийг аюу хэлмээр байна. Тийм. За тэгээд урилгын маань хүлээж авч ирж подкастт маань оролцсонд бас үзэгч сонсогчдод маань одоо үн цэнтэй зөвлөгөө, мэдээллийг өгсөн танд маш их баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч сайн амжилт хүсье. Тархины халаас сэтгэл зүйн подкаст нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Тархины халаас нэвтрүүлгийн маань Пүрэв гараг бүрийн 19 цагаас та бүхэн хүлээн авч сонсох боломжтой. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.